Өдрийн мэнд та бүхэндээ иргэн уулзж байна. Эрх драфтаар дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдыг цуурлаар танилцуулж байгаа. За ингээд энэ удаагийн дугаард Kingston Flaming гэдэг тоглогчийг танилцуулахаар бэлдлээ. За түүний нурууны өндөр бол 6.4 гэсэн өндөртэй point guard байрлалын тоглогч байгаа. За одоогоор Big 12 Conference Houston Cougars гэдэг багт тоглож байна. Kingston Virginia мужийн Newport хотод төрсэн. High school-ээ одоо тоглож байгаа Texas мужийн San Antonio хотод төгссөн байна. Түүний төгссөн сургууль нь William J. Brennan High School-ыг төгссөн байгаа. Тэрээр high school сурахдаа бүх жилүүд нь Texas мужийн авраг болсон байна. High school-ээ 20 оноо 7 ашигтай дамжуулт 6.4 rebound, 2.9 steal гэсэн үзүүлэлттэй дуусгасан байна. За мөн Graduate Player of the Year гэсэн шагналыг авсан байна. За түүнд Baylor болон Kansas, Texas, Tennessee гэсэн мужуудын саналууд ирсэн байгаа. Тэгээд тэрээр Cougars багийн саналыг хүлээн авсан байна. За тэрээр мөн шигшээ багт төлөөлөд тоглолт хийгээд амжсан. За мөн 18-аас доош насны ангиллын 3-3 тоглолтод бас оролцсон байна. За одоогоор үзүүлж байгаа коллежийн статистик нь 17 оноо 5 ашигтай дамжуулт 3 самбар гэсэн үзүүлэлттэй тоглож байна. Field goal percentage нь 52%-тай, 3 онооноос 40%-тай. За free throw 82%-тай шидэж байна. За түүний хувьд драфтаар эхний 10 дотор сонгогдох 3 point guard байрлалын тоглогчийн нэг байгаа. За нэг тоглогчийг нь би өмнө танилцуулсан Michael Brown Jr. гэх тоглогч. За мөн LeBaron Phelan гэсэн тоглогч байгаа. За Fleming-ийн давуу талууд гэвэл оноо авах чадвартай холбон тоглогч байна. За мөн давхар playmaking чадвар нь сайн хөгжсөн. Талбай дээр маш үр дүнтэй тоглолт үзүүлдэг гэж үнэлэгдэж байгаа. За мөн хамгаалтанд боломжийн тоглодог. Хурд болоод байгалийн инстинкт нь өндөр хөгжсөн учраас бөмбөг таслалтыг бас сайн хийж байгаа юм тоглогч байна. За түүнд сайжруулах ёстой талууд гэвэл за дарамттай хамгаалтын үеэр бол шийдвэр гаргах, за мөн pick and roll дээрээс тоглох гэдэг ч юм уу энэ чадваруудаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Атлетик ур чадрын хувьд бол эхний алхамтаа маш сайн хийдэг, тесрэлттэй тоглогч. За мөн vertical jump сайтай, body control сайн ийм тоглогч байна. За биеийн хүчний тоглолт нь бас тийм сул биш байгаа. Зарим үед хэцүү контакттай гүйцэтгэлүүдийг бас хийж чадж байгаа юм тоглогч байна. Харьцуулж байгаа тоглогч гэвэл Drew Holiday, Derek White болон Jalen Suggs гэсэн тоглогч нартай ойролцоо гэж үнэлэгдэж байна. За түүний хувьд драфтаар сонгогдох боломжтой спот нь бол 6, 7, 8 гэсэн драфтын сонголтоор сонгогдох боломжтой байгаа. За ингээд эрх драфтаар сонгогдох боломжтой хурдтай холбон тоглогчийг танилцууллаа. Баярлалаа.